үргэлжлүүлээ. Энэ дээр одоо хэдүүлээ нөгөө хамгаалтын тороо нэмж гүйцэж хийхийн тулд юу вэ? Right тавтгаа сонгоод тэрэн дээр S гэж үсгэжлээ. За одоо line command-аар хэдүүлээ. Энд энэ цэг дээрээс энэ шулуун юм да. This цаа шулуун болох юм. За одоо дэшегээ. Зя цаага цэг дээр очихоор шулуун болох хэрэгтэй гэсэн. Зя бэлээ. Line хэллээ. Энэ цэг дээрээс line явуулаа. Энд нэг line. За эндээс нь чигээр шууд чи төө дэш. За тэгээд хэдүүлээ энэ дээр 3 хэлбэрээр нь харъя. За одоо энэ дээрээс хэдүүлээ нэмгэн хуудас одоо хамгаалтын тороо хийчихэд тэгэхээр эндээс development руу ороод за одоо тэгээд эндээс үгүй уучлаарай extrude boss руу ороод feature руу ороод mid planar 50 за one direction руу орж байгаа хэдүүлээ энэ чиглэлийн one direction чиглэлийг өөрчилчихвэр наадталтаа гараад ирнэ. За хэдүүлээ энийг solid болгоод харъя те. Solid болгоод харахаар надад нэг юм байдалтай харагдана. За F дээр дарахаар ингээд төв рүү буцаад ороод ирнэ. За нэг ийм хэлбэр дүрстэй ийм бит үүсгэх чинь гэсэн үг байхгүй те. За энийг хэдүүл үүсгэхэд үзье. Юу үүсгэн. За ийм бит үүсчих чинь те. За энийг хэдүүл одоо ошруулах хэрэгтэй болж байгаа. Ошруулах хэрэгтэй. За ошруулахын тулд хэдүүлээ юу хийх вэ гэдгээ эндээс нь харъя. За би эхлээд энэ талыг одоо энэ яг энэ үүсгэсэн байгаа бие энэ морин давуу ингээд үүсгэх гэдэг. За тэрнээс нь өмнө хэдүүлээ нэг юм хийгээд байгаа. Энэ доор суур дээр нэг скетч авах. Энэ фейсийг сонгож аваад энэ нэрийнхэн фейсийг сонгож аваад скетч үсгээд маус дээр дараад скетч үсгэж. За ингээд доороос нь харсан гэсэгтэй. Тэгээд тэн дээр нэг юм тэнхлэг авч байгаа. Эндээс энэ л хүрсэн тэнхлэг авч жаад тэгээд юу вэ? Энэ захын ярмиг гэдэг сонгоод энэ ярмиг бол хүртлээч. За энэ скетч дээр сонгогдсон. За одоо ингээд мөрөө шума гаргад ирсэн. За одоо хэдүүлээ дүрс байдлаар харъя. За энэ дээр энд нэг юм скетчтэй болсон. За одоо хэдүүлээ энийг юу вэ? Ошруулах юм. Яг энд зурсан байгаа юм туузаа авцснаа хавцаа хэдүүлээ. Ошруулах командыг хэдүүлээ. Энэ мөрийн шугамын дагуу одоо ошрно гэдэг. Drawing hard. За ингээд мөрийн шугамын дагуу гэдэг сонголтоо хийсэн. За одоо энэ дээр сонголт гараад ирсэн тий. Тэгэхээр хэдүүлээ. Юу вэ? Энэ чиглэл дээр саяны энэ доор үүсгэсэн скетчийг заадаг. Энэ мөрийн дагуу ингэж оширно гэж зааж байгаа гэсэн үг. За тэр энэ скетч харъя гэдэг нь доор саяны миний зурсан дээр ярмиг уулж гаргасан скетч. За энэ буруу гарах гэдэг шүү. За би буцаж харъя. Скетч рүү орлоо шүү. Скетч рүү ороод энэ дээр мэдлэлтэй морь үүсчихэд байгаа юм. За энэ морийг хэдүүлээ. Хоёр тишээ зэрэг олшихгүй учраас нэг талаас нь хөөх гэдэг учраас тэрийн тэрэмдлээ шүү. За тэрэмдээ окей гэж. Окей. За ингэ скетчээс гарлаа. За одоо хэдүүлээ изометр болгоод цааш нь явъя. За дахиад саяныхаа сонголтыг морин шугамд байгаа уушрах гэдэг энэ сонголтыг хийгээд дахиад саяныхаа скетчийг авъя. Энэ скетчийг авъя. За тийм талтай үсэд ингэж үсэж дээ.
За одоо тэгээд хэдүүлээ. 4 ширхгийг авъя. За энэ байр 315 гэж авсан юм. За одоо хамгийн гол нь энэ сонголтуудыг хэдүүлээ өөрчлөх хэрэгтэй. За энэ сонголтуудыг хийхээр одоо энэ offset-лж явах. Тэгээд дээрэс нь хоорондох зайгийн энэ offset гэсэн үг. Тэгээд үнцэг нь болохоор шүргсэн байдалтайгаар тий юм би энэ гэсэн энэ хоёр сонголтыг болно хийх хэрэгтэй. Зүгээр яг хийхгүйгээр хэдүүлээ харъя. За одоо мөн нөгөө биеийг олшруулах гэж байгаа учраас энэ сонголтоо болоод future and face гэдэг болоод body гэдэг сонголтоосоо хэдүүлээ саяныхаа extrude хийсэн. Би extrude хийсэн би сонгоё гэсэн тийм энэ дээр. За энэ маань идэвчгүй шууд ч би сонгож байгаа. За ингээд тэрний дагуу. За одоо тэгээд хараа ингээ эргүүлээд ингээ харахаар нөгөө ингэж олшрох гэдэг байгаа байхгүй миний. Тэг ингэж олшрох гэдэг. Тэгэхээр энэ өөрчлөхийн тулд энэ offset гэдгийг сонгоод яг энэ мөрөйтхаа ингээ offsetlж дагууд нь тий тэгээ ингээ шүргэгчээр ингээ эргэжиж байгаа тий. За нэг ийм байдалтайгаар олширна гэдгийг за энэ хоёроор сонголтыг хийж өгөөд окей. За ингээд ийм сонголт хийгдсэн. За одоо ингэ болсон тий. За одоо хэдүүлээ үлдсэн наадталт нь хэдүүлээ. Сонголтыг хийхин тулд mirror command хийлээ. Дээрээс нь юу хийх гэхээр right тавтгаа аваад энэ дээр энэ гурвыг сонгож энэ би. За энэ body зөөчлөрөө энийг болоод энийг биш ээ. Энийг хаагаад body гэдэг рүү орохгүй. Ахгүй. За энийг сонгоно. Энийг сонгоно гэдэг авчи. За окей. За ийм бол. Тэ ийм бол. За одоо хэдүүлээ ийм болгоцсон юм чинь цааш нь дараагийнхт нь би ингээ энэ тасыг сонгоод скетч авлаа. За энэ дээр би яах гэж байгаа юм гэхээр нөгөө ханд бэхлэгнийх нь арматурыг энэ арматураар биш арматураар хавь гэж боддоггүй. Болсон дөмрөөр авчиж гэж утсан нэр. За энэ хоорондохыг би нэг за яг энэ өөрчилж болно шүү дээ. Та нар өөрсдөө сонгож болно 155 гэдэг өглөө. Эндээс нь хэмжээг нь авсан. За одоо эндээс clear-ийн хүртэлх цаг эдгээр авах юм. Тэ би 1200 ч юм авчих тийм үү? 1100 ч гэсэн яг та нарын сонголт. Энийг авлаа. За 1100 авсан. За одоо энэний байрал тогтоогдсон. Одоо хэдүүлээ weldment руу ороод sketch-с гарах байна. За sketch-с гарчлаа. За isometer байдлаар харъя те. Isometer байдлаар хараад за нөгөө нэг юу руу орё. Би илүү ямар хэлбэртэй би сонгож байгаа төлөв ороод эндээс энэ angle iron болон төмөр авч те. За 20-30-ыг нь бичсэн авч. Та нар өөрсдөө хэдэг ах өөрсдөө өөрчилж болно уу? Нэг энэ дээр ингээд за нэг ийм болон төмөр авчлаа. Окей. За энийг окей хийц. За одоо бүгдээ энийг хийдүүлээ. Future эсрэг орж жагаад mirror хийгээд mirror болохоор mirror явтдаг болохоор right-аар авна. Right тавтгаар авлаа. За body гэдэг рүү ороод би сонгоод тэнцэлт цааталт нь mirror-тлээ. За окей. За энийг хэдүүлээ цааш нь энийг олшруулж тий. Энийг liner-аар олшруулъя. Пигээ хэдүүлээ энэ дээр бас future-сийг болоод body-го сонгоод энэ angle iron-ыг дээрээс энэ хоёулынг оруулж өгөх гэсэн тий. Тэнд орохгүй болохоор эндээс нь би энэ өөр юмчээс өөрчлөл delete хийгдээд энэ ихнийхээ за энэ хэрэг олшруулъя гэж тий. За хооронд чиглэлийн цаач энэ чиглэлийн дагуу босоо чиглэлийн дагуу ингээд 1000 багт юм шиг тий 1200 1200 за энийг л хэдээр явах нь та нар өөрсдөө шийдээд би энэ дээр 6 гэдэг үл нэмж итээ нэрээ дээр өгөө юу заахгүй ингээд явчихсан хийч. За ингээд ерөнхийдөө болчлаа.
За би нэг юунуудаа палануудаа нууч минутын дээр дараад бас мөн скетч нууч. Энэ скетчийг нууч. За одоо өөр юм байна. Нэг скетч л. Скетчийг нуугаад тэгээд энэ скетч авах тий. За ингээд скетчтэй нууцсан. За одоо юм цэвэрхэн болж харагдаж байна гэсэн тий. За нэг юм тор татчихлаа. Босоо шатчихлаа.